Энэ удаагийн Монгол ралли 2015 автомашин мотоциклийн улсын авраг шалгаруулах тэмцээнд нийт 45 багт тамирчид оролцож байна. За тэд энэ удаад 5 төрлөөр өрсөлдөнө. За энэ жил UTV буюу 4 дугуйтай тусгай зориултын мотоциклийн шинэ ангилал нэмэгдсэн. За улмаар суудлын автомашин, Jeep, 69, мотоцикл UTV гэх 5 төрөлд баг тамирчид хурд хүчээ сорно. Ер нь бол нэг машинд 2 хүн явж байгаа. Тэр хоёр нийлээд нэг баг гэж явна л да. Тэгээ мотоциклийн хувьд бол нэг нэгээрээ хувийн дүнгээр шалгарна. За энэхүү тэмцээнд олон улсын хэмжээний мастер Болдбаатар Анар, Батцаяа Баттур гэх мэт олон шилдэг тамирчид өрсөлдөж байна. За түүнээс гадна жил ирэх бүр тэмцээний хүрээ тэлж шин залуу тамирчид оролцох нь нэмэгдэж байна. Маш их бэлтлээ. Ер нь ийм хотын зай уралдаанд машин техникээ сайн бэлтгэхгүй бол амжилт гарахад тун хэцүү байдаг. Тийм учраас машина маш их бэлтлээ. Бид бол уралдаг. Сая өнгөрсөн 8 сард олон улсын тэмцээнд оролцоод ирсэн. Хятад, Орос, Монголын. Монголд одоо анх удаага UTV гэдэг ангиллын одоо ийм одоо багийн биш UTV гэдэг одоо 4 дугуйтай мотоцикл биш ийм ангиллаар анх удаага уралдаанд орж байна. Энэ машины хувьд бол ер нь бол хобби талаараа хоббиний машин. Одоо энд бас ойр шавард нэг хүн явж болохгүй барталда тийм газраар явдаг өөрийн зориулт нь тийм байгаа. Тэгээд энэ За өнгөрсөн жилүүдэд холын зан ралли уралдаан Дундгов, Өвөр хангай, Төв аймгийн нутгуудад болж байсан бол энэ жил тамирчид зүүн 3 аймгийн нутаг дэвсгэр дээр 3 өдрийн турш уралдах юм а. За нийт 1000 км зам туулж хамгийн богино хугацаанд замаа дуусгасан тамирчид тэмцээний ялагчаар тодорох юм а.